Сайн байцгаана уу? Астротол байна. За та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр 4-р сарын 2-ноос 4-р сарын 9-ний хооронд буюу одоо энэ 7 хоногийн хугацаанд юу болох тохиолдох эрчим хүч энергийн талаар тайлбарлахаар бэлтгэлээ. За 4-р сарын 2 нь буюу одоо яг энэ жинлүүрийн ордонд гарсан ягаан тэргэл сартай өдөртөө амжиж бичлэг хийж чадсангүй маш их завгүй байлаа. За тийм учраас та хэддээ эсэргээрээ одоо ингээд зөвхөн тэргэл сар дээрээ төвлөрөх гэхээсээ илүү 7 хоногийнх нь тойм одоо бүх зүйлийн болгох детальтай тайлбарлаж ярьж өгвөл илүү хэрэгтэй байх болов уу гэж бодлоо. За 4-р сарын 2-нд жинлүүрийн ордонд тэргэл сар бүтэн сар за түүнээс гадна шинийн 15 гэж одоо бидний яриад хэлт занснаар одоо байдаг. За тэгээ харагдах үзэгдэх байдлын хувьд ягаан өнгийн одоо ийм бүтэн сар гарч өгж байгаа. За тэгэхээр энэ нь өөрөө нөгөө жинлүүрийн ордонд болж байгаа учраас ерөнхийдөө бол бид хэдийд одоо сэтгэл хөдлөлийн хувьд маш одоо ийм оргил цэг үе байх болно. За 4-р сарын 2 маань өнгөрсөн байсан ч гэсэн тэргэл сар болон шинэ сарны энергиуд дандаа одоо өмнөх 3 хоног бөгөөд дараагийн 3 хоногт нөлөөлж идэг буюу одоо энэ 7 хоногийн хугацаа хүрээнд нөлөөлж байдаг гэж үздэг. За тэгээд жинлүүрийн орд маань өөрөө болохоро харилцаа холбоо эргэтгэж байдал за тэгээд одоо үнэн чудраг бүх зүйл тэнцвэртэй эв найрамдалтай сайхан байдлыг илэрхийлж байдаг орд байгаа. За ингэснээрээ жинлүүрийн ордонд тэргэл сар маань гарснараа энэхүү одоо бүтэн сар маань бидний харилцаа холбоо хосын харилцаа, романтик харилцаа за магадгүй бизнесийн харилцаа холбоо түрэмшлүүд хин нэгнтэй харилцаа холбоотой тань магадгүй ямар нэг байдлаар одоо бодит үннийг танд авчрах за тэгээд эргэтгэж байгаа байдал за ямар нэг байдлаар та буулт хийлж өгж ийсэн хит магадгүй одоо ингэж өөрийгөө золиосолж байсан ч юм уу за ямар нэг байдлаар таны хэрэгцээ болон нөгөө хүний хэрэгцээ хангахдахгүй тэнцвэр одоо алдагдсан байсан байдлуудыг тодруулж өгөр байна. За тэгэхээр тэргэл сар маань өөрөө одоо юу гэдэг нар болон сар маань одоо эсрэгцэж байрласан хоёр ордон дээр байрласан байхыг хэлж өгдөг. За тэгэхээр энэ тэргэл сарны үед нар маань өөрөө хоньны орд дээр байрласан, сар маань өөрөө жинлүүрийн ордон дээр буюу одоо энэ натал чартныхаа яг эсрэг талд байрласан эсрэг цэсрэг одоо туйлыг илэрхийлж байгаа ордон дээр нь байрласан байгаа. За тэгэхээр энэхүү тэргэл сарны маань удирдахч гараг сувар гараг болж байгаа учраас сувар гараг маань өөрөө үхэр дээр байрласан. За ингэснээр одоо энэ харилцаа холбоо сэтгэл хөдлөлтөй бүх зүйл маань өөрөө үн цэн өөрийгөө одоо үнэлэх үнэлэмж за тэгээд та одоо ямар стандарт шалгуур бусдад тавьдаг вэ? За тэгээд тэр нь одоо ийм тогтвортой байна уу? Одоо хин одоо нөгөө хүнтэй нь магадгүй хичээл зүтгэл гаргадаггүй. За тэгээд энэ харилцаа одоо илүү урт удаан тогтнохоор байна уу гэдэг одоо асуултууд асуух боломжтой байна гэсэн үг. За тэгэхээр түрүү хэлсэнчлэн одоо сар маань өөрөө хоньны ордон дээр жинлүүрийнхаа эсрэг талд байрласан байгаад байгаа учраас би бөгөөд одоо бит хоёр гэдэг ийм эсрэгцлийн хооронд асуултууд гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр магадгүй өөрийгөө хамгаалж үлдэх үгүй бол нөгөө хүндээ буулт хийж өгөх. За үгүй бол миний одоо үнэн бодит байдал, миний мэдрэмжүүд ийм байтал нөгөө талдаа магадгүй одоо ив найрамдалтай байхын тулд одоо өөрийгөө дараад өнгөрөх гэдэг ч юм уу тий. За тиймэрхүү байхаар энэ. За тэгээд түрүү хэлсэнчлэн ангараг гараг буюу одоо хоньны ордыг удирддаг гариг маань загасны ордонд байгаад байгаа учраас магадгүй хүмүүст одоо энэ мэдрэмжүүд айгүй тийм ойлгомжтой гэхээсээ илүү мантай за тэгээд магадгүй ядарсан, урам хугарсан гэдэг ч юм уу тий. За үгүй бол бүх зүйлийг одоо ингэ чимээг бүхэн хийгээд дуусгамаар юм шиг за тэгээд илүү эмзэглсэн гомцон мэдрэмжүүд давмгаалах болов гэж бодож байна. За тэгэхээр энэхүү тэргэл сар маань бүхэлдээ бүх зүйлийг одоо би авч байгаагаасаа илүү өгөөд байна. За тэгээд магадгүй би өөрийгөө зольж ийж одоо энэ харилцааг эв найрамдалтай одоо асуудал маргаангүйгээр авч үлдээд байна гэдэг ч юм уу тий. За үгүй бол энэ харилцаа одоо эргэтгэж сайхан бүх зүйл нь одоо ийм эв найрамдалтай за тэгээд хоёр талдаа ижилхэн хүчин чармайлт сэтгэлтэй байгаа юм шиг жүжиглээд байж чадахгүй нэг гэдэг сэдвүүд ерөнхийдөө бол гарч ирэх боломжтой байна. За тэгээд бархаа сайд гарыг дахиад одоо мэлхийн ордон дээр оролцож энэ одоо тэргэл сартай сөрөг холбоос үүсгэж байгаа учраас за магадгүй одоо бүр илүү гүн гүнзгий асуудал нь бидний сэтгэл зүйн амар амгалан тайван байдал илүү холбоотой уялдаж орж ирэх болов гэж бодож байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг гэх юм бол энэ хүн намайг халамжилж чадж гэнэ үү? Энэ хүн намайг энэхүү харилцаанд магадгүй намайг одоо
Түшиг тулгуур олж намайг дэмжиж өгч гин үү? Би энэ харилцаанд байхад аюулгүй юу үгүй юу гэдэг зүйлс яригдах бодогдох боломжтой. За тэгэхээр бодит амьдрал дээр магадгүй хосын харилцан ярианууд өрнөх. За түүнээс гадна магадгүй эргэтгэж байдлын асуудлууд дурддах гарч ирэх. За түүнээс гадна магадгүй мөнгө бөгөөд харилцааны асуудлууд хоорондоо ямар нэг байдлаар холбогдох. За үгүй бол үйлчлүүлэгчид бөгөөд хамтарч ажилладаг хүмүүст нь өөрчлөлт орох. За түүнээс гадна хин нь илүү их хацаа өөрөөд хөдөлмөрлөөд байгаа вэ гэдэг ч юм уу те энэ эргэтгэж байдалтай холбоотой зүйлс дурддах нэ. За тэгэхээр энэ энергийг ашиглахдаа та хэд маань асуудлаас цухтах гэхээсээ илүүтэйгээр тухайн ямар нэг байдлаар тэнцвэртэй бус байгаа зүйлийг заавал дурдж зөхөж шийдэрэй гэж зөвлөмөр байна. За гэхдээ энэ нь болохоор ямар нэг байдлаар бүх зүйлийг нүүрэлтүүлээд чирүүн байдлаар хандна гэхээсээ илүүтэйгээр аль болох өөрийнхөө үнэн зөв байдлыг зөв аргаар илэрхийлэхийг хичээгээрэй. За тэгвэл инглигээд хит зөөлрүүлээд өөрийнхөө үннийг хүртэл булзааруулахыг бас зайлсхийгээрэй. За тэгээд мэдрэмжүүдтэй өндөр байгаа учраас бас хит огцон муур уцаар байдлаар гарах үе. За үгүй бол гомдол тэгээд эргэтгэж байгаад нь ямар нэг байдлаар ундууцсан гутлаа өөрийгөө хураагаад юм дуурхаа байлангуудлаа тэрийгэ төлөвсөн зан гаргаж ийн гэж бас бити андуураарай. За өөрөөр хэлбэл тунгай тохируулаад аль болох өнөө шударга байдлаар асуудлаа шийдэж өгөөрэй гэж хүсэж байна гэсэн үг. За тэгэхээр дараагаар нь 4-р сарын 3-нд гэх юм бол бод гараг маань өөрөө бархасад гарагтай эерэг холбоос үүсгэж байгаа. За тэгэхээр түрүүний ойлголцсон гарч ирсэн асуудал үл ойлголцол зэргийг энэхүү гаригуудын холбоос маань ерөөхдөө бол зөөлөж өгч байна. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр түрүүний ярьсан асуудал үүссэн байлаа гэж бодоход энэ өдөр илүү ярих. За магадгүй та өөрийнхөө тэр харилцааг дүгнэх. За үгүй иймнаас болсон шүү гэдэг байдлаар асуудал маргаа үүссэн байсан ч гэсэн залруулга хийх. За түүнээс гадна тэмдэглэл хөтлөх. За тэгээд сэтгэл зүйчтэй уулзах ч гэдэг юм уу иймэрхүү зүйлс хийхэд айгүй сайн өдөр байна. За тэгээд бүх зүйлийг шулуун шударга боловч илүү зөөлөн аяду байдлаар за тэгээд сэтгэл зүйн болоо оюухан болсон хувьд төлөвсөн байдлаар явах тусмаа энэ өдөр айгүй таатай болж өгөхөр байна. За тэгэхээр 4-р сарын 2-нд асуудал хаана байгаа гэдгийг бид анзаараад 4-р сарын 3-нд магадгүй энийг үгээр илэрхийлж гаргахад таатай байхаар байна. За ингэснээрээ та ямар нэг байдлаар асуудлаа шийдэх, за тэгээд хувьдаа ухаарлт хүрэх, за түүнээс гадна харилцаа ярианыхаа дүнд эдгэрэл ойлголцолд хүрэх. За түүнээс гадна яг хэлэх ёстой байсан зүйлийг илүү тодорхой хэлэхэд илүү таатай байх болно. За тэгээд магадгүй ямар нэг байдлаар тухгүй мэдрэмжээсээ болоод өөрийгөө хит өмөрсөн байгаа байдалтай за тэгээд ярихгүй өнгөрөх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг зайлсхийгээд аль болох ойлголцоод уучраа болоод аваарай гэж зөвлөмөр байна. За 4-р сарын 4-нд гэх юм бол сугар гараг маань өөрөө Плуто буюу дэлхийн ангарагтай зөрөх холбоос үүсгэж байна. За тэгэхээр магадгүй энэ тэнцвэртэй байна уу гэдгээсээ илүү энэ тэнцвэрийн доор суурь нь юу байна гэдэг асуудал хөндөгдөх болно. За тэгэхээр магадгүй энэ бүхний ард ямар нэг байдлаар хосын харилцааны хувьд бие бинийгээ өөрсдийнхөө иргэшээлд оруулах гэсэн интиг гэдэг зааварчилгаа бие бинийгээ өөрсдийнхөө хүслээр байлгах гэсэн за үгүй бол хардалт өмчөрхөх байдал за магадгүй алдахгүй гэдэг айдас за түүнээс гадна юу гэдэг таныг өөрийнхөө хүслээр байлгахын тулд таныг манипуляц гэдэг ч юм уу зэ за тэгээд үүнээс гадна эргэтгэж байдлаар ингэж хичин зүтгэл чармайлт гаргах за тэгээд эрүүл харилцаа гэхээсээ илүү магадгүй асуудалтай байсан харилцаанууд илүү тодорч гарч ирэх боломжтой байна. За тэгэхээр сугар гараг өөрөө түрүүний хэлсэн тэргэл сарны маань жилээр ордонд болж байгаа тэргэл сарын маань удирдагч учраас энэ маш чухал мэдээллийг бидэнд өгж ийн гэсэн үг. За энэ нь магадгүй ямар нэг байдлаар таныг айдас дээр үнэлсэн за үгүй бол удирдах гэж оролцсон үгүй бол токсик харилцаа байсан бол эдгээрийг бүгдээрийг нь гаргаж өгөх болно. За тэгээд сугар гараг маань өөрөө өвгөрийн ордонд байгаа учраас энэ нь мөнгө хөрөнгө санхүү за тэгээд цаг хугацаа хичээл зүтгэл чармайлт бөгөөд таны өөрийнхөө үнэлэх үнэлэмжтэй бүх зүйл холбогдож өгч байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ яг нөгөө бодит байдлаар ойлгомжтойгоор юу гэсэн үг гэх юм бол магадгүй мөнгөний асуудлууд байсан за их мэдлийн зөрчлүүд байгаад би ингэн чи тэгнэ гэдэг маргаанууд гарсан. За үгүй бол та хоёрын харилцааны хосын харилцааны маань зүй тогтвол
магадгүй хүлээн зөвшөөрмөр байснаасаа одоо илүү гүн гүнзгий байсан байх боломжийг ерөнхийдөө бол бүрдүүлж өгч байна. За тэгэхээр тав тухтай байгаад энэ харилцаагаа авч үлдэх үү, завгүй бол үнэтэйг нүүр тулах уу гэдэг ийм зөрчил үүсэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэ өдөр магадгүй таны хосын үг бол одоо нөгөө харьцаж байгаа хүний маань ч юм уу улаан төвөд буюу одоо хортой зан чанарууд шинжүүд ажиглагдах юм бол тэрийг нь одоо тоохгүй өнгөрөх гэхээсээ илүү нухадтай бодолцоо авч үзээрэй. За тэгээд таныг юу удирдах гад байгаа юм шиг энергитэй нь хавхсараад байгаа завгүй бол маш удаан архах хугацаагаар одоо ийм эргэтгэж тэнцвэргүй байсан байна вэ гэдгийг анзаараарай. За тэгэхээр 4-р сарын 5-нд сугар гараг маань North Node буюу одоо хойд зангилаатай sextile буюу эерэг холбоос үүсгэж байна. За тэгэхээр энэ нь одоо ийм хэцүү байсан, хүнд байсан тэргэл сарны маань энергийг илүү зөөлөж өгч байна гэсэн үг. За тэгэхээр энэ өдөр юу одоо илүү зөв байна, юу одоо магадгүй илүү эмх зэгстэй байгаад байна. За тэгээ сэтгэл зүй бөгөөд практик амьдралын хувьд одоо зөв зүйл байна уу, үгүй байна уу гэдгийг илүү бодтой дүгнэж харах боломжтой. За тэгээд магадгүй та өөрийгөө золихгүйгээр ямархуу байдлаар тухайн асуудлуудыг шийдэх боломжтой байна вэ гэдэг зүйлс илүү тодорч гарч ирэх болно. За тэгэхээр магадгүй өөрийгөө дараад одоо юу гэдгийг дорд үзээд үгүй бол өөрийнхөө үнэлэмжийг уландаа гიშгээд байсан харилцааны хувьд тэр магадгүй таны явах зам зөв үгүй юу гэдэг зүйлсийг харах боломжтой. За тэгээд магадгүй илүү тайван байдлаас сонголтуудаа хийх. За тэгээд магадгүй өөрт байгаа одоо эрүүл харилцааны зөв тогтолттой одоо илүү тулж харах, тэр замналыг олох. За тэгээд тэрнтэйгээ илүү тулж ажиллах гэдэг ч юм уу тий. За тэгээд тайван тогтвортой бодит бөгөөд одоо илүү энгийн тиймэрхүү зүйлс рүү илүү татагдах болов гэж харж байна. За 4-р сарын 6-нд нар маань өөрөө Бархасад гарагтай сөрөг холбоос үүсгэж байна. За энэ нь болохоор магадгүй сэтгэл хөдлөлүүд одоо хит их болох. За үүнээс гадна өөртөө итгэх итгэл нь хит бардамнал болох. За тэгээд таны хэрэгцээ одоо бүр хит ийм драматик байдалд хүрэх. За тэгээд яарч сандарсан твцэн байдал нь магадгүй гинтийн одоо буруу сонголт шийдвэрүүд эрсдлийг авах боломжийг бүрдүүлж өгч гэнэ үү гэж харж байна. За магадгүй энэ өдөр хүмүүс чадах хэрээсээ илүү хэтэрсэн давуулан амлалт өгөх завгүй бол нөхцөл байдалд одоо таарахгүйгээр хит их хариу урвал үзүүлэх сэтгэл хөдлөлөөрөө хандах. За тэгээд магадгүй одоо өөрт нь хандаагүй байсан зүйлийг өөр дээрээ өлгөж авах. Завгүй бол таныг одоо магадгүй хил хязгаараас тань давсан байдлаар сорих гэдэг ч юм уу тий. За үгүй бол бүх зүйлийг одоо нэг дор шийдэх гэж оролдох зэрэг зүйлийг хийх боломжтой харагдаж байна. За тэгэхээр 7 хоногийнхоо эхэнд ямар нэг зүйл одоо ингээд илүү тодорхой болоод чиглэл нь ойлгомжтой болж идэл магадгүй энэ өдөр хүмүүс одоо тэрийг хэтрүүлэх гээд ах хандлагатай болов уу гэж харж байна. За тэгэхээр магадгүй маргаан гарлаа гэж бодоход тэр нь одоо хэрээс хэтэрсэн илүү том асуудал болох. За үгүй бол мөнгө өрлөө гэж бодоход хэтрүүлэн давуулан байгаа бололцооноосоо илүү өрх гээд авч гэдэг юм уу тий. За үгүй бол маш одоо огцом хурдан сонголт шийдвэрүүдийг хийх. За сэтгэл зүйн хувьд энэ л зөв юм байна гэдэг байдлаараа жоохон туйлшрах гадах хандлага гаргах. За түүнээс гадна яг л одоо хийхгүй бол болохгүй юм шиг тэгтээ тэгсэн мөртлөөсөө бүрэн бэлэн болоогүй одоо тийм нөхцөл байдлаас зүйлс хийх боломжтой болов уу гэж хараад байна. За ийм учраас энэ өдөр аль болох одоо өөрийнхөө хариу урвалыг арай одоо удаашруулаарай бүх зүйлд одоо газардлагатай тайван хандараа. За тэгээд харах өнцг нь байгаа хэдий ч гэсэн аль болох яарахгүй байвал зөв болов уу гэж бодож байна. За тэгээд 4-р сарын 9 болоод ирэнгүүт ангараг гараг маань Юанаас гарагтай sextile буюу одоо эерэг холбоос үүсгэж байна. За энэ нь юу гэсэн үг гэхээр одоо энэ бүтэн 7 хоногийн туршид өөрийнхөө одоо сэтгэл зүйтэй илүү ажиллаад магадгүй үнтэйгээ нүүр тулж байсан бол энэхүү холбоос нь бидэнд илүү хөдөлгөөнтэй байдлыг авчирч өгөх болно. За тэгснээрээ магадгүй мэдэрсэн зүйлээ тавьж явуулах, завгүй бол гэмтэн шийдвэр гаргах, илүү одоо сайн шийдвэр сонголтуудыг олох. За үгүй бол одоо ирээрэд замналтаа магадгүй өөр аргаар хандах. За түүнээс гадна магадгүй маш олон удаанд хавтагдсан байсан зүйлээс одоо илүү амархан цэвэр байдлаар салах. За тэгээд магадгүй нэг асуудлыг та яг л нэг ижил байдлаараа шийдэж ирсэн бол энэ удаад арай өөрөөр шийдэх зүрх зориг танаас гарах болов уу гэж харж байна.
За энэ нь ерөнхийдөө бол одоо бодлогогүй нөлөөлөл гэхээсээ илүүтэйгээр за илүү ухаалаг шийдвэр боломж нээлт гарч өгж байгаа. За тэгээд магадгүй ингэл юм байна. Энэ ингэхэд болох юм байна гэдэг одоо шийдлүүд гарч ирэх болов уу гэж бодож байна. За тэгэхээр бодит амьдрал дээр магадгүй ямар нэг зүйлийг ингэж хийнэ гэдэг шийдвэр гаргах. За тэгээд тэр одоо шийдвэр нь магадгүй гинтийн бөгөөд одоо ийм тааварлашгүй магадгүй ойр дотныхонд тань одоо илүү сонин содон санагдах. За үгүй бол байсан асуудлуудаа одоо шинэлэг шийдэл олох, хэл хязгаар илүү тавих. За магадгүй м таныг одоо илүү урагшлахад түлхэж болох үс энерги болж өгөх болов уу гэж бодож байна. За ингээд 12 ордныхоо зурхаалуу орохоос өмнө та хэдтэй байнга сануулж хэлдэг зүйлээ хэлье. Эхлээд өөрийн мандалд ордоороо сонсноор бодит амьдралд илүү тохиолдох магадaltaй зүйлийг боддоор нь хүлээж авах болон нараараа сонсноор таны оюухан бодол санаанд нөлөөлнө. За тэгээд сараараа сонсноор таны сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлөх талаар дүр зураг авах боломжтой шүү. За тэгээд энэ аль хэдийн таны амьдралд одоо хэрэгжээд эхэлчихсэн нөлөөллүүдийг нь та амьдралтаа харж байгаа болов уу гэж бодож байна. За тийм бол таарж ийна гэдэг одоо сэтгэлээ бидэнтэй доор хуваалцаарай. За магадгүй өөрийнхөө орд юу байсан бэ? За тэгээд тэр нь таны амьдралд одоо ямархуу өөрчлөлтөд шилжилтүүдийг авчирсан бэ гэдгийг бидэнтэй хуваалцаарай. За магадгүй энэ нь одоо дараагийнхаа зурхаагаа гаргахад илүү бодиттой зөв зөвлөгөөнүүдийг өгөхөд надад бөгөөд одоо магадгүй бусад хүмүүс ч гэсэн мэдэрсэн одоо туулсан зүйлстэй нь ижилхэн байх одоо үүднээс хэрэгтэй болов уу гэж бодож байна. За хэрвээ та надтай холбогдоод натал чартны зурхаа болон бусад одоо зурхаа үйлчилгээнүүд авахыг хүсэх юм бол бичлэгийн тайлбар хэсэгт миний одоо Facebook болон Instagram хуудсуудын хаяг байгаа шүү. За ингээд 12 ордныхоо зурхаалуу товч байдлаар тодорхой оръё. Хоньны орд, хоньны мандалт, нар, сар. За хоньны ордныхны хувьд одоо бүх энерги, эрчим хүч маань та эдийн 7 дугаар гэр харилцаа холбоо хил хязгаар бөгөөд одоо эргэтгэж байдлыг илэрхийлж байдаг зүйлс дээр илүү төвлөрсөн байна. За тэгэхээр суур гараг маань та эдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж мөнгө зэргийг одоо төвлөрсөн гэр дээр байгаад байгаа учраас аа зөвхөн одоо таны хостой холбоотой асуудал гэхээсээ илүү магадгүй хэн таныг бодтойгоор дүгнж хардаг вэ гэдгийг илүү тодруулж өгөх болов уу. За ангараг гараг маань буюу таныг одоо удирддаг гараг маань загсны ордонд хэвээр байгаад байгаа учраас магадгүй хит их ядарч цуцсан тодорхойгүй нөхцөл байдлууд завгүй бол цаанаа одоо та өөрийн мэдлгүй гомдоод үлдчихсэн байсан уур бухимдлаа хураачихсан байсан зүйл нь яагаад одоо энэ харилцааны асуудлуудад илүү орж ирж нөлөөлөх боломжтой болов уу гэж бодож байна. За тэгэхээр 4-р сарын 9 болоод ирэх үед бүх зүйл одоо ингээд илүү хөдөлгөөнтэй болж ирээд за тэгээд хил хязгаар тогтооход ч гэсэн амар байх болов уу гэж бодож байна. За магадгүй та өөрөө эргэтгэж байдал гэж юу вэ гэдэг талаар одоо тодорхойлолтоо тавихад илүү зүйтэй. За тэгээд магадгүй хостой нь одоо илүү юм доктортой хичээл зүгэл гаргадаггүй байсан бол тэрийг магадгүй асуух шаардах. За өөрийнхөө амар амгалан тайван байдлыг эрхэмлэхэд илүү таатай байна. За магадгүй харилцаагаа одоо амар амгалан тайван байдлаар навж үлдэхийн тулд та өөрийнхөө одоо хэрэгцээг үл тоох ойшоох дарах зэрэг нь эсвэргээрээ танд муугаар нөлөөлөх болов уу гэж харж байна. За өвхрийн ордны мандалт, нар, сар. За энэхүү 7 хоногийн та эдийн ажлын орчин нөхцөл, дадал зуршил, эрүүл мэнд бөгөөд одоо биеийн тань хил хязгаарыг илэрхийлэх зүйлс дээр одоо ерөөдөө төвлөрч байрласан байна. За тэгэхээр тэргэл сар маань та өдөр тутамдаа юу одоо хийгээд байх боломжгүй болсон бэ гэдгийг илүү тодруулж гаргаж өгөх болно. За тэгтэл суур гараг маань буюу одоо таныг удирддаг гараг маань таны ордон дээр байрласан байгаа учраас бүх зүйл одоо илүү хувийн шин чанартай байх болно. За магадгүй та өөрөө таны одоо байгаа одоо цагийн хуваар адлын ачаал дарамт завгүй бол дадал зуршлын одоо өдөр тутмын амьдрал зэрэг таны магадгүй эрүүл мэнд бие махбодыг илүү одоо ачаалуулад тэдгээрийн золиос болоод байгаа болов уу гэдгийг анхаарах боломжтой гэж бодож байна. За будах гараг болон мархасад гарагууд нь эрэг холбоос үүсгэснээрээ магадгүй энэхүү их стрессийн ардах одоо сэтгэл зүйн шалтгааныг та өөрөө олж харах, илрүүлэх боломжтой байх болно. За тэгээд ангараг болон Уранус гаригуудын одоо энэхүү миний хэлж байгаа 7 хоногийн сүүл хавцаа хоорондоо холбоос үүсгэж байгаа нь магадгүй энэ удаан хугацаанд үргэлжилчихсэн зүй тогтолыг танд
салгах, өөрчлөхөд туслах болов уу гэж бодож байна. За тэгэхээр магадгүй өөр өөртөө амралт олгох, бүх зүйлийг энгийн болгох, өөр өөрийнхөө дадал зуршилд өөрчлөлтүүд оруулан эрүүл мэндэд анхаарах, биедээ одоо илүү анхаарч амралтаа олгож одоо нойр бүх зүйлээ тэнцвэржүүлэхэд таатай үе байна. За магадгүй та өөрөө өөрийнхөө одоо хүчин чадал бүх зүйлийг батлахын тулд ядраа тутчихсан байсан ч гэсэн өөрийгөө хүчлэх. За тэгээд би тань одоо чадахгүй байна гэд одоо танд сигналууд, мессежүүд өгөөд хахад тэдгээрийг нь үл тоох. За тэгээд магадгүй бусд хүмүүст буруутай гэмтэй юм шиг мэдрэгдснээсээ ажлын ачаал бүх зүйл орж ирэхэд за гэж зөвшөөрөөд байхаас аль болох сэргийлэхийг бодорой гэж зөвлөж байна. За эхрийн орд эхрийн мандалт нар сар. За энэ 7 хоногийн хувьд бүх одоо эрчим хүчин нэргэн та эдийн 5 дугаар гэр буюу баяр баясгал романс бөгөөд одоо нийгмийн хүрээллийн таарах тохиромжтой байдлыг илэрхийлэх гэрүүд дээр байрласан байна. За энэ хүү тэргэл сар буюу одоо жилдүүрийн сар дээр болж байгаа бүтэн сар маань та хэдээс таны одоо амьдралд баяр баясгал авчирдаг зүйл орж ирэх орон зай байна уугүй гэдгийг танд илүү тодруулж харуулах болно. За тэгээ сугар гараг маань та хэдийн 12 дугаар гэр буюу одоо энэ бүх одоо хувийн шин чанартай зүйлсийг агуулж идэг гэр дээр тань байрласан байгаа учраас та өөрөө өөрөөсөө магадгүй нуужсан байсан мэдрэмжүүд хүртэл гарч ирэх боломжтой. За түүнчлэн энэтэй зэрэгцээд нар маань өөрөө таны одоо нийгмийн хүрээлэл ирээдүйг илэрхийлж байгаа гэр дээр байрсан байгаа учраас таны найз нөхөд хүрээлэл урт удаан хугацааны зорилгууд магадгүй таны одоо энэ өдөр тутамдаа хөөж байгаа, мэдэрмээр байгаа зүйлсдээ таарж ийн үгүй гэдгийг та шалгаж үзэх боломжтой байна. За тэгэхээр өөрөө өөрийнхөө баяр баясгалыг магадгүй энэ 7 хоног түрүүнд нь тавихад таатай байна. За тэгээд өөрийнхөө бүтээлч энергийг бусдаас одоо хамгаалаарай, алдаахгүй байлгаарай. За бодит таныг одоо хэн дэмждэг байна вэ гэдгийг анхаарч хараарай. За тэгээд бусдаас одоо нийгмийн хүрээллээсээ хүлээн зөвшөөрөгдсөн байдал авах гэж хэд их хичээх. За үгүй бол магадгүй танд одоо ашиггүй байснаас үүдэлтэйгээр өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлтөд нүүр тулахгүй байхаас зайлсхийгээрэй гэж зөвлөё. За мэлхийн орд, мэлхийн мандалт нар сар. За мэлхийн ордынхны хувьд одоо энэхүү эргэл сар маань та эдийн гэр орны нөхцөл байдал, амьдардаг орчин, за тэгээд сэтгэл зүйн амар амгалан тайван байдал бөгөөд ажил мэргэжлийн одоо тэнцвэртэй байдлыг тодруулж өгч гин. За тэгснээрээ таны хувийн амьдрал бөгөөд одоо ажил мэргэжилтэй нь үгүй бол одоо бусдын нүдэн дээр байдаг амьдралтай нь хоорондоо одоо ингээд зохицохгүй байгаад байгаа асуудал үүсгээд байгаа магадгүй тэнцвэр нь алдагдчихсан байгаа гэдгийг та илүү харах боломжтой байна. За тэгээд бархас сад гараг маань таны ордон дээр байрлаж байгаа учраас бүх зүйл одоо илүү сэтгэл хөдлөл өндөртэй хувийн шин чанартай болж ирэх болно. За тэгснээрээ магадгүй энэ 7 хоногт болж байгаа зүйл одоо бус бүх үеэс илүү танд хүнд тусах илүү том асуудал мэт санагдах боломжтой. За тэгтээ магадгүй таны одоо нийгмийн хүрээллийн үгүй бол бусдад харилцаж байгаа харилцаа бусдад харагдах байдал ажил мэргэжил таны дотоод амар амгаланг алдагдуулж байгаа бол магадгүй тэрийг амжилт гэж одоо үнэлж дүглээд эндүрээд байхаа болох болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ 7 хоногтоо өөрөө өөрийнхөө одоо сэтгэл зүйн амар амгалан байдал, хэрэгцээ, шаардлага гэр орны илүү чухалчилж авч үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бүтээлч байдал магадгүй одоо харагдаж байгаа зүйл зэргийг эдгээрийн өмнө тавихыг зайлсхийгээрэй. За тэгээд амьдарч байгаа орчин нөхцөл бөгөөд гэр бүлийнхнийхээ магадгүй мэдэрч байгаа стрессийг бодсноос тань одоо бага юм шиг жижигхэн асуудал юм шиг битгий одоо доош нь дараарай гэж зөвлөё. За арслангийн орд, арслангийн мандалт нар сар. За арслангийн ордынхны хувьд энэхүү тэргэл сарн дээр тохиож байгаа хэртэлт нь таны 3 дугаар гэр дээр буюу харилцаа холбоо, оюухан бодол санааны өөрчлөлт, шилжилт, сонголтууд бөгөөд за үгээрээ илэрхийлж байгаа үнэн бодит байдлыг тань илэрхийлж өгөх гэрүүд дээр байрласан байна. За ингэснээрээ таны харилцаа холбоо тодорч өгөөд магадгүй бодлууд одоо төрөх харилцаа холбоонууд, мессежүүд зэрэг нь одоо таны амьдралын чиглэлийг одоо өөрчлөх боломжтой үе ирэх нэ. Тиймэрхүү 7 хоног болно гэсэн үг. За тэгэхээр сугар гараг маань энэхүү тэргэл сарыг удирдах байгаа учраас
таны ажил мэргэжил, карьер, бусдын нүдэнд харагдах байдал магадгүй одоо таны хэлж байгаа зүйлс, ярьж байгаа зүйлс, бодож байгаа зүйлстэй нь таны нэр хүнд бусдад харагдах байдал бөгөөд урт удаан хугацааны чиглэлттэй нөлөөлөхөөр байна. За ангараг гариг нь загасны ордон дээр байгаа хിവэрэ учраас магадгүй илүү одоо үнэтэйгээ нүүр тулах гүн гүнзгий байдлаар за тэгээд хөрөнгө мөнгө санхүү болон өөрөө өөрийнхөө асуул талыг бусдад харуулах одоо өөрийнхөө бодит үннээр байх зэрэгтэй холбоотой асуудлууд хөндөгдөх болов. За тэгэхээр энэ 7 хоногтоо өөрөө өөрийнхөө магадгүй үгэнд илүү анхаарч цэгнээрээ. За тэгээд илүү тодорхой мессежийг хүргэх гэж оролдоорой. За тэгээд м үгний цаана ямархуу одоо утга агуулмж илэрхийлэх гээд байна гэдэгт нь магадгүй илүү анхаарахад зөв тохиромжтой байна. За тэгээд магадгүй хэн нэгэнтэй харилцаараа өрнүүлээ гэж бодоход 4-р сарын 3-нд байх тусмаа танд зөв таатай байх болов. За магадгүй өөрийнхөө одоо энэ 7 хоногтоо бардам зан дээрээ одоо үндэслэж би ийм чинь би тийм чинь ийм зүйл байж болохгүй гэдэг байдлаар айлгуулах битгий яриарай. За үгүй бол өөрийнхөө одоо бодол оюун санааг зөвөр илтгэхийн тулд хит их хэтрүүлэхээс бас зайлсхийгээрэй гэж зөвлөё. За охины орд, охины мандалд нар сар. За охины ордныхны хувьд энэхүү тэргэл сар маань та хэдийн 2 дугаар гэр мөнгө хөрөнгө өөрийгөө үнэлэх үнэлэмж эргэтгэж байдал бөгөөд одоо энергийн солилцоог илтгэжийдэг гэрүүд дээр тохиож байна. За ингэснээрээ магадгүй та ам, тэргэл сарны нөлөөгөөр одоо өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой юмнууд тань илүү тань тодорч гарч ирж идэл за нар маань өөрөө бусдтай холбоотой хөрөнгө мөнгө за тусалцаа дэмжлэг бөгөөд одоо сэтгэл зүйн адармаатай уялдаатай холбоог илтгэх гэр дээр байрлуулсан байна. За тэгээд суур гараг буюу одоо энэхүү тэргэл сарны маань удирдагч гараг болохоро өсөлт хөгжил за магадгүй одоо илүү том дүр зураг зорилго зэргийг тань илэрхийлж байдаг гэр дээр байрласан байгаа учраас энэ 7 хоног танд ерөнхийдөө одоо байгаа нөхцөл байдлаас тань одоо та өөрөө өөрийнхөө хүсэж байгаа ирээдүйд хүрэхийн тулд одоо байгаа нөхцөл байдлаас одоо илүү их зүйл хийх өөртөө илүү одоо өндөр стандарт шаардлага тавих ёстойг тань илүү тодруулж өгөх болно. За тэгээд харилцаа холбоо, мөнгө хөрөнгө санхүү, за тэгээд бусдаас очирч байгаа тусалцаа дэмжлэгийн одоо ийм эргэтгэж бус одоо асуудалтай тэнцвэртэй бус байдлууд за магадгүй танд одоо төрсөн гмийн мэдрэмжүүд за үгүй бол өөрөө өөрийгөө дутуу үнэлэх а зэрэгтэй одоо холбоотой асуудлууд хөндөгдөх нэ. За тэгэхээр энэ 7 хоногтоо та хэд магадгүй мөнгөтэй холбоотой зүйлсийг илүү наривчилж ярих шаардлага гарах болов. За тэгээ энэ дээр эргэтгэж байдлыг нөгөө хүнээсээ хүсэх. За бусдад тавьж байгаа одоо стандарт шалгуураа илүү өндөр болгох. За түүнээс гадна санхүүтэй холбоотой сонголтууд дээр илүү одоо оновчтой, төлөвлөгөөтэй хандах тусмаа зүгээр болов уу гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногтоо ямар нэг байдлаар гэмсэн мэдрэмжээс үүдэлтэйгээр хил хязгаараа дагуулах нөгөө хүнд нь магадгүй тантай муухай одоо харьцах үгүй бол өөрийнхөө эрх мэдлийг давуулан ашиглахыг зөвшөөрөх. За өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг магадгүй наймаалцаж болох зүйл юм шиг ийм чин за яг хав тэгвэл энэ удаа ингээгдээ гэдэг байдлаар одоо хандахыг магадгүй зөвшөөрөхгүй байх тусмаа зөв болов уу гэж бодож байна. За жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За энэхүү тэргэл сар буюу хэртэлт маань та хэдийн ордон дээр болж байгаа учраас бүх одоо энергийн шилжилтүүд нь та хэд дээр өөр дээр нь тусч байгаа буюу таны бие махбод сэтгэл хөдлөл хэл хязгаар хэрэгцээ. За түүнээс гадна таны одоо ингэж байнга дараад яваад байж чадахгүй бүх зүйлийг тодруулж өгөх болно. За энэ нь болохоор мэдээж харилцаа холбоо одоо энэ дүр зурагт орж ирж байгаа ч гэсэн энэ 7 хоног нь танд одоо ямар нэг зүйл хэр их хэмжээтэйгээр нөлөөлөд байсан бэ? Магадгүй одоо та өөрөө тэрийг тийм том зүйл гэж бодоогүй байсан ч гэсэн бодсноос тань илүү нөлөөлчихсөн байгааг харах боломжтой 7 хоног болох болов уу гэж бодож байна. За сугар гараг буюу одоо таны удирдагч гараг бөгөөд энэхүү тэргэл сарны удирдагч гараг маань 2 дугаар гэр дээр буюу одоо тань биш ээ үхрийн ордон дээр буюу таны одоо 8 дугаар гэр дээр одоо илүү гүн гүнзгий хосын харилцаа за түүнээс гадна одоо илүү үнэнч байдлыг илэрхийлдэг зэрэг одоо 8 дугаар гэр дээр байрласан байгаа учраас гарч ирж байгаа асуудлууд нь болохоор та магадгүй тэдгээр дээр хит их одоо үүрэг хариуцлага өөр хүний өмнөөс үүсчихсэн за үгүй бол надармаатай нөхцөл байдал үүсчихсэн байгаа.
За үгүй бол магадгүй одоо хит их орооцолтоод буцах арга замгүй болчихсон байгаа зүйлсийг тань тодруулж харуулж өгөх боломжтой болов уу гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө зинлүүрийн ордондоо зөвлөхөд өөрөө өөрийгөө хамгийн түрүүнд сонгоорой. За дараагаар нь гэх юм бол магадгүй хэрэг сэтэрсэн зүйлийг үнэн бодит байдлаар нь нуулгүй хэлээрэй. За тэгээд таны бие махбод бүх зүйл ядарсан цуцсан за чадахгүй нөхцөлд үгүй гэж хэлэхээс битгий айж имээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд ам, хит их одоо илдэг байгаагаа та хоёр зохицолтой байгаа гэдэг байдлаар одоо битгий андуураарай. За тэгээд өөрөө өөрийгөө доош нь дарж байгаа нь хайр бөгөөд ам, одоо сэтгэлээ зориулж байгаа байдал гэж бити буруу тушаа болохорой гэж зөвлөё. За хилэнцэн орд, хилэнцэн мандалд нар сар. За хилэнцэн ордныхны хувьд бүх зүйл гаднаа харагдах байдлаас одоо илүү тайван байх боловч дотроо сэтгэл зүйн хувьд танд одоо илүү нөлөөлөх болно. Энэхүү тэргэл сар маань та хэдийн одоо амралт за төгсгөлүүд бөгөөд нуугаад дарчихсан байсан стрессүүд сэтгэл зүйн хувьд одоо хаалт болж өгдөг гэр дээр буюу 12 дугаар гэр дээр байрсан байна. За тэгтэл нар маань болохоор та хэдийн 6 дугаар гэр дээр байрласан буюу эрүүл мэнд, ажлын орчин нөхцөл байдал өдөр тутмын тань үүрдэг ачаа үүрэг хариуцлагыг тань илэрхийлдэг гэр дээр байрлалчихсан байна. За сугар гариг нь энэхүү тэргэл сарыг удирдах байгаа учраас та магадгүй одоо өөрийнхөө бодсноос илүү ядарчихсан, шархалжчихсан, өвдсөн үгүй бол одоо танд магадгүй асуудлууд нь хэрэгс хэтэрчихсэн юм шиг санагдсан гэдгээ илүү ухаарах боломжтой болов уу гэж харж байна. За тэгэхээр 4-р сарын 3-нд болохоор эдгээр зүйлсээ эргцүүлж бодоход илүү таатай өдөр байх болно. За 4-р сарын 9 болоод ирэнгүүт одоо магадгүй таныг ядраа цуцаасан энэ зүй тогтлоосоо гарахад таатай өдөр байх нэ. За тэгэхээр хилэнцүүд маань амрах, за бүх зүйлийг одоо чимээгүй хүн боловсруулах бодох магадгүй нэг хойш алхам хойш аваад за танд одоо эрүүл бий санагдсан зүйлсийг тавьж явуулахад илүү таатай байх болно. За таны эрч хүч энерги байхгүй байхад магадгүй бүтээлч байдлыг өөрөөсөө шаардах, шавхах, гарах гэж битгий хийдих оролдож хүчлээрээ за тэгээд ямар нэг байдлаар одоо мэдрэмжүүд орж ирсэн байсан ч гэсэн тэрийг одоо доош нь өөртөө дарах хуримтлуулахаас зайлсхийгээрэй. За тэгээд зүгээр юм шиг битгий худлаа магадгүй асуудал үүсэхгүй тулд тиймэрхүү байдлаар аашлаарай. Боломжтой бол аль болох баг багаар гаргаарай гэж зөвлөё. За номын орд, номын мандалд нар сар. За энэхүү 7 хоног нь та хэдийн 11-р гэр буюу найз нөхөд нийгмийн хүрээлэл за таны ирээдүг илтгэдэг гэр бөгөөд 5 дугаар гэр буюу одоо баяр баясгалыг илтгэдэг гэрийн хүрээнд болж байна. За тэгээд цугар гараг маань болохоро аа та хэдийн ажлын орчин нөхцөл байдал, дадал зуршил зэргийг илэрхийлж байдаг гэр дээр байрсан байгаа учраас магадгүй зарим хүмүүс одоо таны эргэн тойронд байгаа зарим хүмүүс таны одоо ирээдүг илүү дэмжлэг болж өгдөг байтал зарим нь магадгүй эрч хүч энергийг тань илүү унгааж өгч идэг, ирээдүгээс тань хойш татдаг байгаа зэрэг байдлыг та энэ 7 хоногт илүү ажиглах болов уу? За тэгэхээр өөрийнхөө байгаа хүрээлэлд илүү шүүмжлэлтэй хандах магадгүй хэрэгцээгүй хүмүүсээ өөрийнхөө амьдралаас холдуулах, өөрийнхөө баяр баясгалыг одоо илүүд үзэж нэгдүгээр тавих. За түүнээс гадна таны одоо чухалчилж байгаа зүйл юу вэ гэдгээ дахин харж хянах. За түүнээс гадна тэрийг одоо илүү тодорхой болгоход таатай 7 хоног байна. Энэ 7 хоногтоо бүх хүмүүст одоо тийм гэж хэлэх, зөвшөөрөх за үгүй бол ямар нэг байдлаар одоо хүн болгонд таны хэрэгцээ байгаа нь таныг одоо тусалж дэмждэг хүмүүс таныг хүрээлж байна гэдэг байдалтай бити андуураарай. За өөрийнхөө бүтээлч байдлыг одоо бусдад таалагдах байдлын төлөөнөөс бас битгий золиорой гэж зөвлөж байна. Материйн орд, материйн мандал нар сар. За материйн ордынхны хувьд одоо энэхүү тэргэл сарны энерги маань та хэдийн 10 дугаар гэр бөгөөд одоо 4 дугаар гэрийн хүрээнд энэ одоо access дээр болж байна. За энэ болохоор ажил мэргэжил карьер бөгөөд хувийн амьдрал зэргийн хоорондох одоо бодит байдал нүүрэлдэж тулж байна гэсэн үг. За ингэснээрээ сугар гараг маань дахиад та хэдийн 5 дугаар гэр дээр буюу баяр баясгал одоо бүтээлч байдлыг илэрхийлж идэг гэр дээр байрласан байгаа учраас таны одоо байгаа нөхцөл байдал гаргасан амжилт зам мөр магадгүй таны одоо амьдралаас мэдрэх таашаалыг баяр баясгалыг зүрхийг тань илүү өвдөгдөг шаналгадаг
гоё мэдрэмжүүд өгөхгүй байгаад байх магадлалтай байна уу гэдэг нь энэ 7 хоногт илүү тодорч гарч ирэх болов уу? За ангараг гарагийн байршил нь болохоор та хэдийн харилцаа холбооны гэр дээр байрсан байгаа учраас сонголтууд, бодлого зам магадгүй бусдаа өрнүүлж байгаа хэцүү харилцан ярианууд нь таныг эдгээр зүйлсийг илүү тод томрооноор харахад тусалцаа болох буюу түлхэж болж өгөхөөр харагдаж байна. За тэгэхээр энэхүү 7 хоногт өөрийнхөө хувьд амжилт гэдэг зүйл юу юм бэ гэдэг байдлаар илүү тодорхойлж гаргаж ирээрэй. За тэгээд өөрөө өөрийнхөө хувийн амар амгалан байдал тэрийг илүү хамгаалаарай. Хувийн амьдрал гэдэгт нь гэр бүл, үр хүүхдүүд нь за эхнэр нөхөр нь хань нь орох болно. За үгүй бол тийм биш байлаа гэж аав ээжтэйгээ байх гэр бүлийн харилцаач гэсэн орж байгаа. За тэгээд бүтээлч байхад бөгөөд өөрөө өөртөө амьдралаас авах таашаал аз жаргалыг заавал магадгүй хуваарьтаа оруулах эдгээр зүйлсийг чухалчлах ёстой шүү гэдгийг дахин санах ёстой юм болов уу гэж харж байна. За тэгээд та хэд маань энэ 7 хоногтоо ажлын ачааллаа дийлэхгүй байна гэд гэр бүлдээ үгүй бол өөрийнхөө сэтгэл зүйн үнэндээ нүрд тулахгүй байхаас зайлсхийгээрэй гэж зөвлөж байна. За тэгээд өөрөө дотроо ийм баяр баясгалгүй ядарсан цуцсан за үгүй бол ийм хоосон юм шиг мэдрэмжтэй мөртлөөсөө гаднаа болохоор ийм амжилттай юм шиг дүр зураг хэсгэхээс бүрдүүлэхээс зайлсхийгээрэй гэж зөвлөё. Хумхын орд хумхын мандалд нар сар. За энэхүү 7 хоног нь та эдийн амьдралыг үзэх үзэл бүх зүйлийг харах байдалд өөрчлөлт оруулсан 7 хоног болох болов. За тэргэл сар маань та хэдийн ихтгэл үнэмшил аялал сурах бөгөөд магадгүй ямар нэг зүйл хэвлүүлэх за тэгээд илүү бодит том дүр зургаараа үннийг тань харуулж өгөх болно. За тэгтэл нар маань өөрөө та хэдийн өдөр тутмын оюухан бодол санаа харилцаа зэргийг илэрхийлж байдаг гэр дээр байрласан байна. Сугар гараг нь та хэдийн 4-р гэр орон сэтгэл зүйн амар амгалан зэргийг илэрхийлж байдаг гэр дээр нь байрсан байгаа учраас бүх зүйл оюухан бодлооны хувьд гэхээс илүү за магадгүй яс үндэс дотроосоо та юу зөв бэ гэж бодож харж байгаа. За үгүй бол таны амьдарч байгаа орчин нөхцөл за үгүй бол сэтгэл зүйн нөхцөл байдал нь таныг илүү дэмжиж өгч байгаа байна уу гэдгийг илүү харах боломжтой болов уу гэж харж байна. За ангараг гараг нь та хэдийн мөнгө хөрөнгө өөрийгөө үнэлэх үнэлэмж буюу 2 дугаар гэр дээр байрласан байгаа учраас та өөртөө хэр итгэлтэй байгаа вэ? Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь таны хэр том зүйлийг хүртэх хэрэгтэй вэ гэдэгт тань нөлөөлж байж болзошгүй болов уу? За тэгээд энэ нь тэрийгэ та ухаарах боломжтой үе ирж гин гэж харж байна. За тэгэхээр магадгүй өөрийнхөө ямар нэг зүйлийг харах өнцөг нь өөрчлөгдөхөд бэлэн байгаарай. За тэгээд илүү том үнэн бодит дүр зураг авахд бас таатай байхаас гадна танд илүү том зорилго алсын хараа хэрэгцээтэй болсон байвал тэр нь гарч ирэх учраас тэрэнд илүү анхаарал хандуулаарай гэж зөвлөмөр байна. За энэхүү 7 хоногтоо магадгүй жижиг сажиг зүйлд хит их анхаарсаар байгаа том дүр зураг алдахыг гэж та хэддээ сэрэмжлүүлж хэлье. За түүнээс гадна гэр орон орчин нөхцөл байдалтай нь танд юу хэлэх гээд байна, ямархуу байдлаар нөлөөлж байна гэдгийг бас илүү сайн анхаарч хараарай. Загсны орд загсны мандал нар сар. За энэхүү 7 хоног нь та хэдийн 8 дугаар гэр буюу 2 дугаар гэрийн хүрээнд болж байгаа учраас итгэлцэл за дундын хөрөнгө мөнгө санхүү үр ширзээл сэтгэл зүйн харилцааны энергийн солилцоо түүнээс гадна өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой сэдвүүд хөндөгдөх болно. За сугар гараг нь болохоор та хэдийн 3 дугаар гэр дээр буюу харилцаа холбооны гэр дээр байрласан байгаа учраас магадгүй нэг шулуун шударга харилцан ярианаас маш их зүйлийг та мэдэж авах боломжтой болов гэж харж байна. За тэгээ ангараг гараг нь та хэдийн ордон дээр байрласан байгаа учраас бүх зүйл илүү хувийн шан чанартай байх болно. За энэ энергиуд эрчим хүчүүд таны бие махбод таны хил хязгаар юуг дахиж төсвөрлөж төвчгээргүй байна гэдэг бүх зүйл энэ 7 хоногт илүү тодорхой болж гарч ирэх нэ. За тэгэхээр өөрийгөө аль болох илүү шулуун шударга байдлаар илэрхийлээрэй. За шууд ойлгомжтой асуултууд асуух. За санхүүгийн болон сэтгэл зүйн бусдад тавих хил хязгаараа илүү өндөрсгөх. За түүнээс гадна өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ямар нэг үйлдэл хийх байдлаар олж авах таатай 7 хоног болох нь байна.
За магадгүй асуултныхаа хариултаас айснаас үүдэлтэйгээр тодорхойгүй нөхцөл байдалтай хിവэрээ үлдэх. За үгүй бол өөрөө гэмшиж байгаа учраас нөгөө хүндээ өөрөө өөрийгөө илүү золиослоод зориулаад байх. Зэргээс зайлсхийгээрэй гэж зөвлөё.